Та нарын харьцуулаад байгаа энэ өндөр хөгжилтэй орнууд чинь нийгмийн дэд бүтцүүд шийдэгдсэн орнууд байгаа. А манай улсад болохоор нийгмийн дэд бүтц шийдэгдээгүй байгаад байгаа. Жишээлбэл замын хөдөлгөөний 24 оны судалгааг харахад 900 гаруй хүүхэд зам тээврийн осолд өртсөн байгаа юм. Нийт том зургаараа шүү. А гэтэл яг өглөөний 7 цаг, өдрийн 1 цаг, орооны 5-аас 7 цаг буюу хичээл ордог, өглөөний ээлжийн хичээл ордог, өдрийн ээлжийн хичээл тардаг, ажил тардаг буюу ороо ээлжийн хичээл тардаг үеэр гэмт хэргийн гаралт огцон өсөж байгаа. Огцон өсөж байгаа. 5 сар, 9 сар, 10 саруудад гэмт хэргийн гаралт бас огцон өсөж байгаа. Тэгэхээр бид нар шууд ингээд хориглоод хаачихлаар яг одоо шилбэл дунджаар өндөр хөгжилтэй орны хүүхдүүд 2 цагт одоо захим орчинд одоо аялж яах гэж ангууд Монгол хүүхдүүдийн хувьд шууд 4 цаг дөр болоод 2 дахин их байгаад байгаа байхгүй. Тэгмэд яг тэр цаг дээр ч нөгөө одоо 17 наснаас доош ингээ хаачингууд тэр хүүхдүүд цагаа өөр юм зарцуулах хэрэгтэй болно доо. Гэтэл яг тэр өөр юм зарцуулах гэж байгаа цаг нь өөрөө асар эрсдэлтэй болчиход байгаа байхгүй бас. Нөгөө талаасаа шууд эрсдэл рүү орж байгаа. Тэгэхээр эн чинь өөрөө иргэд бид нар нөгөө нэг асуудлыг ярих гад хаагасаа илүүтэйгээр нөгөө талд нь тэр цагийг яаж аюулгүй зөв боловсон өнгөрүүлэх үү гэдэг хүртээмжтэй нийгмийн дэд бүтцийг нь давхар оруулж ирэх хэрэгтэй.